ертөнцийн эзнээс хамгаалт гуйсан. ертөнцийн эзэн минь өгүүлэл гомдлого гарахыг минь сонсож, өссөн дайснуудын занал хийлээс амь насыг минь хамгаалаач. Ёрын муу хүмүүсийн далдын хуйлдаанаас, ёрын муу тэдний хөнөөлт явуулгаас намайг та нуу хаацалаач. Үг хэлээ тэд сэлэн мэт хурцалж байна. Гашуун нисэн үхсийг тэд сум мэт шидэлж байна. Гим зэмгүй хүнийг тэд отож байгаад айц цэрвэлгүй гинэт харуулж байна. Ёрын муу зорилгоо гүйцэлдүүлэхээр тэд хүний нүдэнд үл үзэгдэх урх тайван ярилцахдаа хэн бидний ер нь олж харах юм бэ? Хийсэн хэргийг маань ер нь хэн илрүүлэх юм бэ? Залжин хэрэг бодож оллоо. Далдын хуйлдаан зохиолоо гэсэн үгийг хэлцэж байна. Учир нь гэвэл хүний даалт санаа, зүрх сэтгэл гэдэг нь гүн гүнзгий ажээ. Гэвч ертөнцийн эзэн гинт тэдний зүг харахад тэд шархтах болно. Хэлсэн үгнээсээ болоод ертөнцийн эзэн тэднийг устгахад харсан бүхэн гайхсандаа толгоос ихсрэх болно. Тийхүү хүн бүр айц давтан дагжиж ертөнцийн эзний үйл хэргийг өрөөл бусдад ярин түүний өгсөн шийтгэлийн тухай эргцүүлэн бодох болно. Үнэн ч шудраг хүн мөнхийн эзний хүчээр баяр хөөртэй болоод нөмөр нөөлөгт нь хорогдох болтугай. Шулуун шудраг хүмүүс түүний яруу алдрыг мандуулах болтугай.